Багын явдал 6 дугаар бүлэг их эндэгдэл. Удалгүй нэг мэтгэж Сүхбаатар жаншин төрсөн өдрөө аваалаа. Сүхбаатар надад нэг л дотн санагддаг. Яагаад гэвэл бидний нэр их ойролцоо. Хоёулаа сүх гэсэн үгтэй. Сүхбаатар төмөр сүх гэд хэлээд үзэхээр би их санжинтай төрөл садын юм шиг санагдаад явчихдаг юм аа. Би Сүхбаатарын хүү юм уу эсвэл хүүгийн хүүч байж болмаар санагддаг. Би 5 жил Баатарчуудын гишүүн байлаа. Баатарчууд гэдэг нь бас Сүхбаатарын хүүхдүүд гэсэн утгатай байгаа. Сүхбаатар жанчны мэндэлсээгоор манай ангийнхны пионер дэлсүүлэх болов. Пионерын удирдагч багш бидэнд яриа ихтэй. Та нар бол жанжин Сүхбаатарын хойжийг залгамжлагчд. Ийм учраас их жанчны төрсөн өдрөө аваад цөмөөр пионер бол залуу Сүхбаатарчууд болох ёстой билээ. Ийм болохоор пионер болно гэдэг Сүхбаатарын жанжны хойжийг залгамжил залуу Сүхбаатар болно гэсэн үг. Би Сүхбаатар шиг Баатар жанжин болохыг хүсэлгүй яах. Харин тэр багш хамгийн сүүлд пионер хүн сайн сурдаг, сахлаг батдаг, онц сайн сахдаг, ариун цэвэрж хэрэгүүний хүүхэд байх ёстой гэж нэг хэлсэн. Манай ангийн багш бол та нар пионерын гишүүнд хэлсэх гэвэл сайн онцгой сурах хэрэгтэй. Сахлаг батыг хатуу сахах хэрэгтэй гэж байсан. Би хагас жилийн шалгалтаар мууг үдэнтэй суралцсан боловч харин сайн сурсан хэсгийг мэддэггүй. Бас хэр өдөрт болтол томоотой байж чадах болов яах вэ? Айгүй бол намайг сайн сурдаггүй сахлаг батгүйгээд пионерт дэлсүүлэхгүй байх гэж айж байлаа. Би пионер дэлсэж Улаанбаатар зүүгийн тул томоотой байхыг боддог боллоо. Бас хичээлдээ ч жаахан хичээж үзлээ. Харин дандаа мартчихад нэг мэдэг дахиад өмүүлчих гээд их хэцүү. Ер нь пионер болчихвол дараа нь сайн сурч сахлаг баттай сурагч болж чадмаар юм шиг санагдсан. Харин Хясантан багш урдаар сурлага сайтай сахлаг баттай байвал дараа нь пионер дэлсүүлнэ гэх юм. Хүсэн хүлээсэн жанжин төрсөн өдрөө боллоо. Бид ч пионер дэлсэх болов. Би пионерын тангарыг цээжээр уншуул жаахан алдах гээд байдаг боловч нөхдөө дагаад ер нь дайжгүй уншчихдаг. Ингээд биднийг цөмийг жагсааж байгаад манай бүлгийн удирдагч дээд ангийн ихч хүзүүнд Улаанбаатар зүүж өглөө. Бас ингэрийн тэмдэг хадаж өгөө. Тэр тэмдэг зүүжсэнийг нь харахад бид Болтараа Сүхбаатартай адилхан болсон байв. Сүхбаатарын зургийг би үзсэн. Сүхбаатар яг бидний шиг ганцхан одон зүүсэн байдаг. Тэгтэл надад нэг гай тохиолдлоо. Би гадаад жаахан зогсох юм уу даарахаараа хамраас минь нус гараад ирдэг юм. Бидний пионер дэлсээ зогсож байтал миний тэр гайтай нус бас гараад ирсэн юм. Пионерын удирдагч багш миний дэргэд хурж ирээд над нусаа ачгаж тушаа. Би нусны альчуур тогтоодгүй хүүхэд байсан. Нэг л мэдээ тэр хөөтэй альчуур өмдний халааснаас алга болчих. Энэ удаад би яаран өмдний халаас нь гараа шургуулсан ч альчуур байхгүй болохоор сандрахтаа улаан бүчнийх үзүүрээр арчаа тавьчлаа. Тэгтэл хэр уучлал болшгүй том алдаа болжээ. Пионерын улаан бүчээр нусаа арчдаг юм ухамсаргүй сахлаг батгүй сурагч пионер байж таарахгүй гэж манай удирдагч багш дангинаад намайг даруй пионерын гишүүнээс хөөж орхив. Миний улаан бүчийг шув татаавч тэндгийн минь хураалаа. Хүүхдүүдийн зарим жиг жугийн нэлдэж байна. Харин би уйлмаар санагцсан зөвхөн миний хамар шархираад нүднээс нэрмэс гарах нь хамраас нус гардагтай адил бэлэнгүй байжээ. Тэгээд нүдэнд ус цэлгийнээр болоод болчих. Би ингэж пионерын гишүүнд хэдхэн минут байсан болохоор пионер диск надад бүрч гол сайхан санагдах боллоо. Хойдон жил заавал залуу Сүхбаатар болъё. Тэр өдөр яасан ч нусны галчурыг мартахгүй дээ гэж би дотроо тангараг өрхөн холгүй байлаа. Пионерын гишүүн хүн улаан бүчийг цэврээрээ авч явах гээд болтгүй юм шүү. Гэмшил. Пионер дэлсэн даруйдаа хөөгцсөн явдал надад нэг л гомдолтой бөгөөд ичхүртэй байлаа. Би ангийн нөхдийг адил Улаанбаатар зүүхгүй ингэртээ тэмдэг хадахгүй болохоор нэг л хачин цулгой мухар өхөр шиг зөргөөс харагдаад байх шиг. Орой ихэл урангуй газар шагаан гэртээ авч явдал миний хойноос цэвүүн жал гонгор гүйж ирв. Хүзүүнд нь Улаанбаатар намирч ингэртээ пионерын тэмдэг ялцаж энэ маань одоо тагнуул буюу хорон сүйдэгчтэй адилгүй. Харин ч Баатар ир шиг сүртэй алгаж явааг нь мэдэж байсан болов түүнтэйш харахгүй хичээж авах ба. Ирэл саарл найз минь чиний пионер дэлсэхтэйгээ зэрэг хөөгцөн чи ямар байна даа гэж тэр намайг өдөн асуув. Би үүнд харамсан гутарч яваагаа мэддэхгүй хичээж үхсэн яадаг юм гэж ажиггүй царай гаргалаа. Яадаг юм гинэ хий чи багшийг хэлдгэр өстой сахилгагүй хүүхд юм да гэж хонгор хэлж байна. Түүний шарлуу шиг гулжгаар ягаан царайд намайг шоолсонгийн нэмсгэл тодорч байгааг мэдэж байсан ч уруугаа харсан чигээрээ хуц чи өөрөө өстө хулгайн гэж хариу мэтгэлцэв. Хий би хулгайн байсан бол яаж пионер болох юм? Шамшигт хөөгдөж орхин биз гэж намайг хонгор дарлаж байна. Мус эмхэн олгоод юу гэж хүмүүдэд байгаа юм хогчин шүү би гэж би хор хөдлөн сүрдүүлв. Гонгор хажуудын шоогд усарч яадаг вэ хулгаанаас айж байна. Би пионер хүн шүү зодчихгүй мэдэрээгээд дээрлэх гэж гарлаа. Миний гинэт хурж хатгаж өгдөг чинь шилэн хүзүүн дээрээс базж аваад татаад өргсөн чинь улаан бүчийг нь цуулаад хоёр хэсэг болгож орхилоо. Намайг өөрийгөө зодон байх гэж бодож байсан гонгор гинт улаан бүч нарын хушуун талаараа цуураад хоёр хэсэг болж ойчхыг харамгц. Ямар онгироо илжиг вэ чи тогдож байхад гэж хэлээд царай нь хөрзөж хоёр нүдэнд нь нус цэлзээд ирэв. Би ч бас юм хорлонтой юм санаандгүй хийсэндээ эвгүй болсон боловч хогчин чи тэгвэл яг ч надад дээрлэхэд байсан юм гэж хэлжээд халуусны зүүн талаар ордгүү.
Чи улаан бүчийн минь түлж өгөөрэй хулгай минь гэж араас хашгираад хоцров. Энэ хэрэг надад бүрч балаг тарив. Гонгор намайг улаан бүч суулаад ажигсан гэж багшд хэлжээ. Би өнөөх над хэрэггүй болсон улаан бүчээр түүнийг төлж өгсөн боловч бас нэг сүрхий буруу надад оногджээ. Би ангидаа хулгай сургууль дээрээ сахилахгүй сурагч. Гэр орондоо эдлэгийн аргагүй жаал гэж нэртэй цуудаа болов. Зарим томчуулыг би их мартамхай ус гэж боддог байсан юм. Жишээ нь манай өвөө шүдэнцээ гартаа барьчаад ирж байхч магадгүй. Тэгтэл томчуул зарим юмыг өрдөө мартдаггүй. Би өөрийнхөө хийсэн хэргийг аль хэдийн мартчихсан байхад багш нар томчуул хэр бүхнийг тун сайхан биеэрээ хийсэн юм шиг л нэгд нэгэнгүү санаад энэ ингэдэг жаал тэгдэгч хүүхэд гэд яриад салахгүй. Ярих дуртай болгонд нь би тэр буруутай хэргийг дахин хийгээд байгаа юм шиг надад нэг л эвгүй байх юм. Осол эндэгдэл бүхний минь хүн мартаж уушдахгүй болохоор би зөндөө их тарьсан шийтгүүлээд барахгүй ялтаажаад болсон юм шиг санагдах юм. Дондоггүй яриад байдаг шоронгийн тав гэдэг нь болох шахсан юм болов уу? Гэлээч би гав ганцаараа байж тав болох нь мөн ч хачнаа. Ер нь нэг л амар их л буруутай хүн болоод байх шиг. Томчул багш ээж өвөө цөмөөрөө өвсөд намайг муулаад байх шиг. Санаандгүй хийсэн бүхнийг минь санаатай гэж загнах юм. Ингээхээр ер нь ингэж гүжирдүүлж амьд явсны хэрэггүй шиг эсвэл тэр бүхнийг минь мэдэх дурсах хүн огт байхгүй өөр газар ч очихмоор. Саяны 2 дахь өдөр ангийн багш миний ээжийг дуудаж аваачаад хийсэн хүмүүсийн бүгдийг минь хилээд сурагчдын зөвлөлөөр оруулж арга хэмжээ авахулна гэж хэлсэн гин. Арга хэмжээгээд надаас юу авах гээд байгааг бүү мэд. Энэ хачин үг ер нь шийтгэн гэсэн үг шиг заримдаа надад санагддаг. Заримдаа болохоор энэ үг ажил хийлэхийн нэр байдаг. Эртээр манай захирал ангийн багшд маань ангиа тогтчулах арга хэмжээ ав гэсэн. Тэгтэл багш биднэр цохны хөшиг угаалгаж ширээ сандал хадуул зөндөө ажил хийлгэсэн. Ээж болохоор намайг шинад өстө үүлийн үрээр өчрсөөр намайг амьдаар минь тамлаж арьс махтай минь хатаах гэж төрсэн амтан гэдэг үгэл загнана. Энэ юу гэсэн үг болохыг би сайн ойлгохгүй ч би тийм хачин юм бодож ээжээс хөрөөгүүл баймаар. Би ер нь юу бодож яаж төрсөн огт мэдэхгүй. Тэнийг жал болоод хэр юм болов. Миний пионерын гишүүнд дисэд хөөгцөн хүүхдийн улаан бүч цууд атсныг өндөр өвөө маань бас дуулчихж. Манай өвөөх уурлал юу барьснараа зохих юм уу шиддэг зантай хүн. Гэтэл энэ удаа тэгсэнгүй. Баг уурсан бол хүүхдийн зүггүй яах вэ? Тэгж байгаа томооч нүз. Миний ачгүй их томоотой сайн хүн болно. Та нар харж л байгаарай гэж намайг өмөрдөг юм. Тэгсэн ч үгүй. Энэ удаа өвөө маань шал ондоо хүн болчихсон юм шиг намайг үзэгдэг очин шийдгээд залхаалаа. Намайг аваач дэрэгдээ цэргийн хүн шиг номхон зогсоож байгаад зөндөө удаан загнав. Гэтэл над хөдлөхгүй удаан зогсно гэдэг хамгийн хатуу шийтгэл. Тэгтээ бас ямар мартахын аргагүй хатуу үгээр загнасан гэж санана. Тийм айхтар үгээр загнуснаас суран бүсээр шадав бороолгол хол дээр те. Чи юм уу зул бусаг пионерын гишүүнд эсэгтэйгээ зэрэг хөөгдөж миний нэр төрийг хугална гинэ. Үнхийг чинь мэдсэн бол чамууг ясыг чинь ташаад мөчийг чинь санжуулчих минь яалаа. Тэгсэн бол өдөд нэр бүтэн санаа ам өрөхгүй юу? Нэр ухрахаар ясуур гэж үг байдаг. Ийм ачгүйтэй явхаа мэдсэн бол юунд ч партизан боллоо. Би тэр цаг чамтай адилхан сургууль соёлд явсангүй. Эрдэм ном заалгаж байсангүй. Хөдөөний харанхуй мөхөг ард байсан мөртлөө олон түмэндээ тус болж төр улс их орондоо зүтгэх ухамсартай байж. Тэгээд сайн дураараа Сүхбаатарын жанчны цэрэгт очиж намд нэлсэж байсан. Чи юм уу тэнийг намайг юуны төлөө тэгж явсан гэж санаж байна. Чамайг ийм өөдгөн новш болог гэж тэгж явсан гэж санана. Хоолоо эвтэн. Хойш үеийн та нарын эрх чөлөө таажралтай бай гэж эрдэм номтой үн шудраг ус болог гэж бид гадаад дотоодын дайсантай цусаа урсгаж амын хайрлагыг тулж тэмцэж явсан юм. Тэгэхэд чи партизан хүний ач байж улаан бүс нусаа харчна гинэ. Хүүхдийн бүч урс тасна гинэ. Хэрэг би тэр цаг туг сүлдэндээ нусаа харчин битгийгэл шүлсээ үсгэрсэн бол жанжин талав толгоогоо ахуулах байсан. Би чамайг сайн сайхан хүн болно гэж итгээд Сүхбаатарын жанчны дурсгалыг бодож төмөр сүх гэдэг нэр өгсөн юм. Ийм ухамсаргүй нэрээ гутааж нүрээ басцсан новш болохыг чинь мэдсэн бол би чамд илжиг гэдэг нэр өгдөг байж хуухай гэх мэтэр загналаа. Сүхбаатрыг бодож төмөр сүх гэдэг нэр өгсөн гэдэг намайг их баярлуулсан. Миний нэр жанжны нэртэй даанч төстэй байсан. Төлөөний сүх гараад тийм нэр өгсөн байх гэж би шал дэмий юм бодож хэнэглэж байж. Өндөр өвөө бузар их уурлаад чухал нууц надад хэлчих шиг байна. Миний нэр Сүхбаатар жанжны нэртэй холбоотой сайхан нэр юм байна гэж би тэгэхэд их баярлсан. Тэгтээ тэр сайхан нэрээ балагтай муу нуснаас болж гутаачдах нь даанч тоогүй. Сүхбаатарын жанчны хоожийг залгамжлагч пионер болоод хөгдөж орхидог ер нь их гимшилтэй хэрэг боллоо. Чамд ижиг гэж нэр өгдөг байж гэж өвөөгийн загис үг намайг бузар гомдож их айлгалаа. Яагаад гэвэл өвөө ингэж хэлэхдээ зэрэг би өөрөөсөө илжиг шиг болчихсон санагдаад явчихсан.
Өвөөгөө ярьдаг үлгэр нэг элбчин хүнийг илжиг болгож зовоосон гэж гардаг. Хүн илжиг болчихвол ямар сайн байх вэ? Би төмөр сүх гэдэг сайхан нэрний оронд илжиг гэдэг муухай нэртэй болчихвол яана гэж бодоход аймаар. Тэгвэл дэлдэн гэж намайг шолдог хүүхдүүд битгий багш маань намайг илжгээ гэж дуудах болно. Энэ бүхэн надад гинт их гомдолтой санагдаад би уйлж гарлаа. Өвөөд юм өөртөө ч юм айсвал алга болчихдаг алчуурт ч юм уу эцэгтэй цаг гараад ирдэг нусандаа ч юм уу бүүмэд ер нь надад нэг л их гомдолтой санагдаад өөрийгөө өрөвдөж пионер сөөгдсөн бөгөөд за энэ улсандаа гомдож харамсч уйлсан. Магадгүй бас сайхан нэрээ муу болгосонтой харамсаад уйлсан ч гэж мэднэ. Миний энэ бүтлгүй хэрэг бас галдаа хахч дуулцсан байжээ. Тэр хаас би айн гэдэг чигтэй гэнэ. Цэргийн дараа хушууд солтой хүн намхан шиг нуруутай зузаан бор царайтай өтгөн өргөн хөмсгтэй сүртэй хүн галдаах загнах нь байтугай барагтаа бол дуугардаггүй. Хаяад нэг муухай гарна. Тэр гарц нэг аймаар. Харж байгаа биш сураар орлож байгаа юм шиг санагддаг харцтай хүн. Нэг өдөр намайг хичээлээс ирэхэд галдаах манад ирчихсэн өвөөтэй ярьж суулаа. Галдаах та нар чадахгүй би л гар дээр аваад нэг үцгэс дүү та хоёрыг илэг бариад цаадах чинь бүр хүнээ байлаа гэж байв. Би анхандаа юуны тухай ярьж байгааг ухаарсангүй. За тэгээдэг. Чиний гар дээр л нэг юм болдог юм уу? Үгүй юм уу гэж өвөө хэлж байна. Энэ миний тухай ярьжээ. Ярихч гэж үнэндээ шийдэж байж. Сургуульд очих замдаа би галдан ахын гар дээр очлаа. Өөрөөр хэлбэл тэднийд байх болов. Тэднийг зүүн сэлбийн дунд гүүрний зүүхэндээ засмал замын урдган талд хоёр давхар өндөр цагаан байшинд байсан юм. Цэргийн дарга нарын байралд 3 өрөөний томхонд галдан ах эгч хоёр жижигэн дөрвөлжин өрөөнд дүү солон бит хоёр байдаг юм. Нөгөө гал тогооны мухрын авчиг өрөөнд мужаан гэдэг өвгөн лууган суун. Галдан ахын дээрээ би томоожж байлаа. Би пионерт орсон доороо хөөгцсөндөө их харамсч байсан болохоор одоо томоотой бай гэж их санах болсон. Бас баруун хашааны балагтай жал гонгороос холдооч тэр байж магадгүй. Энэ байшинд олон хүүхэд байх боловч миний таних хүүхэд зүүн. Таньдаг байсан ч гонгортой адил хүүхэд алга. Гонгортой зэрэгэлдээ айлт байх их балагтай байдаг ч түүнийг байхгүй болохоор бас уйдгартай ахын. Галдан ах орой хурж ирээд хоол идэж жал байцсанд намайг дуудаж "За дүүхүү хичээлээ хийнэ. Наашир энд суув" гэд ширээний дэргэд суулгаж эхлээд миний авсан дүнг үзнэ. Хичээл дээр битсэн бодсныг минь үзнэ. Тэгээд юу аашдахгүй боловч их голно. Дараа нь маргааш орох хичээлд юу даалгавар төгснөг үзэж мэдээд надаар загвал хийлгэж салдаг. Нэг ч уурлаг загнахгүй мөртлөө мэдгүй юмыг минь сайхан заагаад өгнө. Миний хичээлийг давтуулах гэхлээр өрдөн бол би ихчтэйгээ маргаж муудалцаж заримдаа бүр зодтолчиж болдог байсан. Тэгтэл галдаахтаа бол тэгж болохгүй. Яагаад гэвэл галдаах ихчтэй адилхан надаас 4-5 ах биш. Миний ээжээс ахмад хүн. Энэ ахыг бас ээжийг залилдаг шиг залилж болохгүй. Юу гэвэл энэ ах бичиг мэдгээр барахгүй. Миний үздэг хичээл бүхнийг бузар сайн мэднэ. Тэгэхээр би суугаад л хичээлээ хийгээд байхаас аргагүй. Галдаах над бас жижигэн ном авч өгч анаал дэрэгдээ суулгаж байгаа заавал уншуулна. Анх би бузар залхуу хурц заримдаа өргөлж мөрийг нь солиод унших гээд их зовдөг байлаа. Гэвч явандаа үн даш ном аваа уншдаг болов. Тэгэхээр ном уншмаар ч юм шиг санагдана. Хичээлдээ ч жаахан сайжирч байлаа. 3 дугаар үлдээр би муугүй гарсан. Галдаах нөгөөд гаднаас ирсэн хоёр хүнд миний дүү хичээл номдоо сайн зүггүүтгээ байсан ажилт өстой сайн хүн болно гэж ягаад чи магтахаар нүүр улах шиг болж баялмаар ч юм шиг болж билээ. Би өөр нэгж магтуулдаг хүн болыг шийдсэн юм шүү. Ер нь галдаахын гар дээр жаад хүмүүжид эхэлж байх шиг санагдаж байлаа. Энд хам тоглох таних хүүхэд бараг байхгүй байлаач тоглох цав гарахгүй. Завтай байвч тоглох тур бас хүрэхгүй. Тоглох залхуу өрөөж байгаа юм шиг. Танихаас энэ байш манай ангийн ганц зөргөл байлаа. Энэ бол надад хүмүүст цамцыг минь шидэж өгөөд хичээлээс хөөгдсөн жаал. Түүнийг би анх манай эгч шиг дуугүй унхаас хүүхэд тоглохыг мэддэггүй байх гэж бодож байсан. Тим хүүхэд надад уйдгартай. Хичээл дээр түүнийг хүүхдүүдэд хот авахд болооч гэд хөдгөө суугаад л байдаг юм. Нэг удаа манай хичээлээс хойш орох болов болсон юм. Тэр өглөө галдаа нороо өгч хоёр өглөө ажилдаа явсан. Жаахан охидоо цэцэрлэгтээ явчихсан байна. Мужаан бит хоёр дэд байсан. Энэ завширнаа хэлж би хичээл эхлэхээс бараг цагаар өмнө гэрээсээ гарлаа. Хаврын шинц орчихсны маргааш зэгсэг хүн тунгалаг өдөр болж байлаа. Байшингаа 100 орцоор гараад булар хотл миний араас төмөрсгүй чи яачих нь вэ гэж хүүхдүүд асуув. Эргээд харсан зэрэг манай баруун хаалганы үд авжин дээр гадуур хувцгуулж байна. Сургуультай тэр жал гайхс гэж ийм эртүү нэг цас гисэн бидтэй гин. Яадаг юм өгсөн замдаа чам тоглоё. Тэгвэл чи хүлээж хоёулаа хамт явъя гэд ганц зураг гэртээ бодлоо. Удаа хөөнийг номын сав авч гадуур хувц өмсөд гарч ирэхэд нь бид болж суул руу зүглөө. Тэгээд замдаа хааны яваад тухай ярилцлаа. Ногоон шиг зүүн дэвсэг дээр ачаргаар гулгаар шив. Энэ бол сүл засч байж мэднэ гэж ярьлаа. Тэгээд баруун шишээ гүүрээр гарахын оронд сэргийн зүүн эргээр хойшоо явсан.
Ярилцсан гад хурж очиж залан дотор овоолоостой бай эвдэрхийн машины хог дотор салаад очсон судлын машины хаалга олж чарга хийв. Тэгээд дэвсэг үед гараад өнөөхт чарганаар суугаад ээлжилжээр болгон буулаа. Тэр өдөр тэнгэр утаас мэдүүлэр бүрх гулгахад таатай. Бидний гулгаж байгаа суудлын хаалга ямар сайрын машины хаалга юм бол ямар нэг жанжны унж машины хаалга байж гэж бид хоёр ярилцсан. Тэгтэл одоо тулгаж байгаа хоёрч машин ундаг дарга хүн шиг санагдлаа. Энэ хандлага ганц зэрэг таашаагдлаа. Ингээд би хин чарга дээр суусан жанжин болж нөгөө барийн жигсаал командаг болж рапорт өгч тог. Чарган дээр нөхөр маань жанжныг туслан нөхцөд цэргүүд сайзгаана уу гэж хашраад тов хитл хүсэн ёсолж ураа гэж хашгирч ингэж октябрийн байраар Төв Бадар болж байсан баярын зал дээр чигээрийг харагдагч машины аргалсан чарга маань лав жанжны ундаг урт хад болоод хувирч шиг их төдлөгөө. Энэ удаад бүтэх болж ганц зэрэг жигсаалд хүлээж аваад чирчүүд талгын хажуугаар авирч байна. Жалгын ихээс хідэн ямаа хориг асар цохрон орж ямаа гэлтэн сэгсгэр үстэй хөөж явна. Үүний харж бид хоёрцаа тэр дээр манай бүх халтан төрмгөлс хэлбэгдэн дөрвж яваад туслахаар хөтлөө. Жанжин маань хурдан хэрэгээ хаяа тул авч хог төнхөө. Энэ ч хоньны хувьд бол аврах ихэн сум шиг байсан бид. Би дайснаас цухтаа дөрвөстөн тогтоож тавьж ямааны урд дөрөв үс. Гэтэл тэр холцоонод миний тэр сайхан солихсонгүй директор лив дайж гарах төлөвтэй болов. Гинэт надад болцгод дэс нэгийг нь барьж аваад чирүүлэх гэсэн хөрсөн. Үүнийг жаагаа зөвлөх зав чадав. Тэгээд юу ч болсон ямар шидэж эргээ гэж ийштэл миний урд номын харагдав. Би ч үрж аваад энэ цумааны дайрын ирсэн шорон дэх хөх ямар шидэж номын сав хүний хоёр эвэр доосоор ухлагдав. Тэр ямаа аимшиг дараатан дээр морьчлоо гэсэн шиг сар зулран би хойноос нь гүгээдсэнгүй. Тэр ямаа сэлбийн хойроор гарч бусдыгаа давхих гээд миний сав буруу зүг савчин ямаатан жив аимшиг харагдав. Хитэн явааны хашингаар тойроо далд орон зэрэг миний өнөс гүйжэр чи яав гэж асуулаа. Савта номыг миний бэлтгэлд хурдталчихлаа гэж хэлээд би ямааны өнөс гүйлээ. Таахын давж өгсөн үгээ би алдчих шиг алтчихын гад явчлаа. Бид хоёр амийн ачаа бүрийн зөвч чамаг ирсэн боловч болов. Нэг мэдчилээс хоцрохгүй гэтлээ. За хичээл орох болчихсон. Одоо яах вэ? Зэрэг гинт хэлээ. Чи хичээлдээ яв. Намгүй яаж хичээлдээ очиж би хэлт. Найз нь цуг ирэлцэхүү гэж шийдвэрлэсэн. Яах юм чи яв. Одоо хожигч би гэж шийдээд туслаа. Гангүйд явлаа. Би гоногтойгон гэлтрв. Өдөржин хотор тэнж ашиг завсар гарсан бол ямаг олсонгүй. Зан завсар гарахаар нас нь нохоо ярьцалдан архиж би тэм нохоо гааруулж бицэн хүндэн загнууллаа. Басна завсар харж байтал хоргон дээлтэй их гаарсан юм бэ хулгай шинэ үү гэж загин. Би номын зүгөө ингэж хэлдэг. Их зэвүүч байртай. Тэр номын зүг манай хашин тоо юу гэнэ. Ямаа авсан бич магадгүй гэж хэлсэн. Хэрэгчнүүд нь бүх мах хүлээсэн толгоо яв манад байхгүй гэж хэлээ. Хашаанд халаад өгч. Солиотой жал гэж бодлоо. Ингэж явсаар нэг хашаанд дайрч гисэн. Үүдэндээ очиод байхгүй гэж шийдэж цогш байтал гаднаас орч ирээд заам үгүй хүрээ дэр болж намайг үнсв. Өө миний хүрээ дэр санаж байна уу? Хүн дэрвэ. Хадуулчин сайн биз гэж асууж намайг бас үн. Би ээжээ асуухан хариу. Ээжээ би хууль саваа авах гэж ирсэн илүү. Үгээр яах вэ? Номын сав гэж ясвал номлчих та юу хүүхэд авчихаа юу гэдэг үгүй болоолгочихсан. Ямаа болоолгоо гэдэг чи юу вэ гэж хоёр зэрэг сууж байна. Том харав. Асуух замдаа ямаг нохоо өөж явахаар шидчихсэн чинь ямаа үлэгдээд би үнээл. Өвөө ээж хоёр мэдгүй гэдэг гайхах зан тууч номын сав гэж юу. Энэ бол өмгөн дотортой сав сүх бөгөөд хон даваа илгэн дээр ногчтой сав юм. Нэг цэргийн эмээ сав гэж ярил. Тэр орой гал заадуу хүүхнэ гэдэг надад үзэх ном юуж байсангүй. Би хоос салч зүгээ бариад хүч таагаад би бүх ах уурс солгоогоос ихсрээ. Заа чи юм тусгүйс. Өнөөдөр тэгжлээ тасалчаа. Явилж би чир горгүүдээ бол одоо яа их. Үүнээс ч номороо биш идэж байгаарай. Тэгээ тэр өдөр намайг хитуулж чадсангүй. Харин хоод минь хитэн дэвтэр үүж хийж өгөө. Би хичээлд дөнгөж манай багш яагаад л хичээл ном яачаа вэ? Одоо бот дэвтэрч өгөө. Хулгайн таад хичээлд байдаг болох нь гэд уурлж гадлаа. Савтаач гисэн гэж би дуулдах төдий би чи хулгайн цэвж таслах гээд тэр санаатаа хийсэн. Би мэдчихвэн чи явах дурггүй дээлтэй. Шамшиг муу хулгайн манай анги дутхгүй зам авах намайг түүний удгaalж үзүүрээс төлөгчсөн юм шиг момор нөхөртөл минь чи сүулдэ царайн цавлуу. Би чи санаатаа хулгайн дээр хайсан. Сурах дурггүй бол чам хөөлөг өдөх загнаж гарлаа. Би багшд гомдож өггүй санаатаа санах юм гэж бухимдам. Энэ цагийн багш намайг сар өнгөрөөлөө. Хараад ангиас гарах гэж зүр дээд ангиж та нар ангийнх үлээ гэж горвын би хариултал. Тэгвэл төмөрсөх гэж хүүхүү байна гэсэн тэл хэрэгч дээр ирв. Би одоо л намайг сургууль гэж ясаар ил башингийн алгаар хүмүүс чадаад байдаг багш нар гэсэн ихтэй өрөө нүдэнд очиж шагаа. Сууж бас үлдээ нэг. За ороор. Би хэм бэлээ юу юм гэж би толгой төмөр дуудсан юм гээ. Тим аврах яахлаар ном дэвтэр хичдэг үлээ гэдэг. Болж байгаад ямааны явж юм гэсэн тэр багш. Тэгвэл номын савыг чинь завьж өгсөн байна. Энэ мөн үү гэдэг савыг гаргаж мөн миний авахад ном дэвтрээ бүртгээд номоо ингэж хайсан мө өөрийг чинь
хөргүүлдүү гэхэд би гэж толгойд тохиод би номоо олж наалгаар бөөм байшилхан зэрэг зүг явах гэж байв. Найз номоо ханаас олоо гайхан асуух юм бэ. Багш нар өөрөө номыг минь сэргийлэхэд авсан байна гэлээ. Юу сэрги хаах яасан гал хож хязаа сэрж байсан юм. Худалж ил эрхлэгч багш тэр сэргийлэгч ямаар гэж би мэлтгэл. Сэргийлэгч юм ямар зэрэг уцаар л байдаг юм бэ. Сэргийл байдаг шүү дээ. Сураа байхад сургуультаа яадаг чинь билээ чи дээ. Ганд эргэлзэж эхлээд тийм л дээ. Чи ямаа би дуулаагүй сонио. Тэгтээ сэргийлэгч биш ямаа байсан бэ. Магадгүй юм да. Таны үр талдаа таны өдөржин болоогүй номын яаж болсон юм. Учир битүүлэг ажиллагааг элдвэр замын турш гаачлаа. Сэргийл биднийг дамыг минь олоо. Яаж маань нэгэнгүй аюул хамгааж байд санагд.